Сайн байцгаана уу? R програмын ээлжид хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэхүү видео хичээлийн агуулга их материалыг бэлтгэхдээ өөрийнхөө бичсэн статистик програмчлалын R хэл ном болон лекцийн хичээл үзүүлэнгээс бүтээл ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд авч ашиглав. Энэ удаагийн хичээлээр статистик R програм дээр ажиллахад шаардлагатай хэрэгцээ суурь ойлголтын заримтай танилцсан. Хэрэглэгч компьютер дээр суусан R програмтай гар, хулгай, дэлгэц зэрэг төхөөрөмжөөр дамжуулан харьцсан. Хатуу диск дээр суусан R програм компьютерын шуурхай санах байд ачаалагдаж ажиллана. Тэнхүү ажиллахдаа мөн л шуурхай санах байд ачаалсан хөгтлийг боловсруулж тоо, тэмдэгт мөр болон граф хэлбэртэй үр дүн гаргана. Гарсан үр дүн хэрэглэгч дэлгэц дээр харах эсвэл хатуу диск дээр хадгалж болно. Мөн гарсан үр дүн дараагийн тушаалын хувьд боловсруулах өгөгдөл нь байж болно. R бол дээд түвшний хэлэм. Иймд R дээр ажиллахдаа санах хуваарлах, чөлөөлөх болон бусад нарийн төвөгтэй зүйлийн төлөө код нэмжиж шаардлагагүй. R бол объектын талд програмчлалын хэлэм. R хэлний бараг бүх зүйлс объект байх бөгөөд print, plot, summary зэрэг generic буюу ерөнхий функцүүд нь объектын класс буюу төрөл аргалзан ажилладаг. R бол интерпретацлагдах хэлэм. Тодорхойлбол R хэлээр бичсэн програмыг ажилуулахын тулд машины хэлд хөрвүүлсэн жишээлбэл Windows-ийн шиг exe файл үүсгдэггүй бөгөөд үүний оронд ажиллах код R хэлний хөрвүүлэгч програмаар дамжин ажилладаг. Мөн том жижиг үсгүүд ялгаатай. Бас R хэлээр програмын код бичгэд компьютерын гар дээрх бүхэл тэмдэгтийг ашигладаг. R хэлний нөөцлсөн үгсийг харагдж байна. Програмчлалын хэлний нөөцлсөн үгсийг ховсогч, объект, функц зэрэг зүйлс нэрлэхэд ашиглаж болдоггүй. Жигсаалт эхний мөрд тушаалууд, 2 дахь мөрд тогтмолууд, 3 дугаар мөрд орхигдсон утга харагдж байна. R хэлний объект буюу ховсогч болон функц нэрлэх 3 янзын хувилбар байдаг. Эхний хувилбарыг түгээмэл ашигладаг бөгөөд энд цэг ашиглаж байгаа нь бусад хэлээс ялгарх нэг онцлог юм. Unix файл системд хайдан файл үүсгэхдээ нэрийг нь цэгээр эхлүүлдэг. Тэгвэл R хэлний хувьд цэгээр эхлүүлсэн нэр яг л түн шиг хайдан объект үүсгэнэ. Дээрх дөрөнд баригдахгүй гэвэл 3 дахь хувилбарыг ашиглаж болно. Энэ тохиолдолд объектыг монголоорч нэрлэж болно. Сөрөг тооны урд унаар хасах оператор бичнэ. Бүхэл тоог бодит тооноос ялахын тулд ард нь том L үсэг бичнэ. Боторхой тооны бүхэл болон боторхой хэсгийг цэгээр тусгаарлаж бичнэ. Комплекс тооны хурмаг хэсгийг I үсгийн тусламжтай ялгаж бичдэг. 16-ын тоолын системд тоог тэг X октуртай бичнэ. Энд X үсгийг томоорч бичиж болно. Тооны экспоненциал хэлбэрийг жижиг e эсвэл том e үсэг ашиглаж энд байгаа шиг бичнэ. Тэмдэгт мөр буюу текст шивж оруулахад хашилт ашиглана. Нэг мөрөөс олон тушаал өгөхдөө тушаалуудыг цэгтэй таслал ашиглаж тусгаарлана. Кодын тайлбарын өмнө чагт тэмдэгт бичнэ. Машины явслан гэдэг нь боторхой тоон дээр компьютерээр гүйцэтгэх арифметик үйлдэлийн алдааны дээд цагийг илэрхийлэх ойлголт юм. Мөн үүнийг тоог таймлахтай зөвлөвлөж болно. R програмыг зохиоход ашигласан хэлнүүдийн нэг нь C тул машины явслан тогтмолынх нь утга түүнийхтэй адил тэнцүү юм. Энд машины явслантай харьцуулах байдлаар матрицын тодорхойлогч тэгтэй тэнцүү хэсгийг шалгаж байна. Тиймээс машины явслангоос өмнөлгөө утгаараа бага тоог тус програмчлалын хэлд тэг гэж үздэг. Нэрийн огторгуу гэдэг нь багц дахь функц болон бусад объектуудыг бусад багцуудынхаас ялгаж салгахтай холбогдох ойлголт юм. Үүнийг мэдсэний ачаар хэрэгтэй функцээ зохиох багцаас нь ямар ч эргэлзээгүй дуудаж чадна. 2 зургийн эхнийх дээр T гэсэн хэрэглэгчийн функц зарлаагүй буюу нэр давхарцсан функц байхгүй байна. Ийм үед T функцийг ачаалаастай байгаа бааз багцаас дуудана. Харин 2 дахь зураг дээр T функцийг нэр давхцуулж зарласан нь харагдаж байна. Ийм үед функцийг дуудахад хэрэглэгчийн функц л ажиллана. Хэрв бааз багц дэх функцийг дуудах бол нэрийн огторгуу ашиглана. Энд ажлын огторгуу буюу working space, ажлын хавцас буюу working directory зэрэг нэр домейны тодорхойлтыг бичлээ. R нь статистик зориулагдсан учраас түүн дээр аливаа статистик тооцоо шинжилгээ хийхэд маш хялбар байдаг. Хэрэглээхдээ чухал функцүүд R-ын цөм багцуудад бэлэн байхаас гадна нэмэлт багцуудад зүйл бүрийн функц бий. Энд буй жишээнд хамгийн бага бичиглэлтэй хэлний нэг болох Python хэл дээр 3 мөрөөр бичиж буй кодыг R дээр ердөө ганц мөрөд бичсэн байна. Хэрвээ тохирох функцийг оновчтой ашиглавал кодын хэмжээ эрс багасах боломжтой.
Энд гүйцэтгэлийн хурд буюу перформансын талаар хэдэн үг хэлье. Хүмүүс R програмыг удаан гэж шүүмжилдэг. Энэ нь нэг талаас R-ын эсрэг суртал ухуулга, нөгөө талаас R-ыг хангалттай сурч эзэмшээгүй хүмүүсийн өнгөцдөг үнэлт гэж би шууд хэлнэ. Хэрв өгөгдлөө зөв бүтэц хэлбэрт оруулж зохиох оператор болон функцийг ном ёсоор нь ашиглавал R програмын хурд хаанч гологдохгүй. Харин боловсруулах өгөгдөл болон хийж гүйцэтгэх үйлдэл R програмын ажиллах зарчимтай нийцэг үед програмчлалын технологийн өөр нарийн төвөгтэй шийдэл ашиглах шаардлага тулгарна. Тухайлбал C++ хэлтэй холимог код бичих, зэрэгцээ тооцоолол явуулах зэргийг дурдж болох юм. Өгсөн тушаал буюу тооцоолол хэр хурдан эсвэл удаан үргэлжлэх нь хэрэглэгчийн бичсэн кодоос буюу R хэлний мэдлэг туршлагаас хамаарна. Эцэст нь R бол интерактив буюу харилцан нөлөөлөлтөй хэрэглээнд илүү тохиромжтойг тэмдэглэе. Иймээс ч R програмыг судалгаа шинжилгээнд өргөн хэрэглэдэг. Энд R програмыг эхлэн сурч буй хүмүүст зориулсан мэдүүлжтэй хэдэн зүйлд дурдлаа. Энд R хэлний курс хичээл үзэж судлахад хэрэг болох, өөрөөр хэлбэл олонтаа ашиглах чухал оператор болон функцүүдийн заримыг чагсаад живчлээ. Одоо сансруу хэсэгчийн тархалтай холбогдох функцүүдийн талаар үзье. Энд тархалт бүрд харгалзах 4 янзын функц байна. Үүнд нягтийн функц, тархалтын функц, квантилийн функц, сансруу утга гаргах функц багтана. Ийм функцийн нэр чиг үүргээс хамаарсан өгтөртэй байх ба дараа нь тархалтын нэр залгаж үргэлжилнэ. Олмоор функцийг дуудах бол дугуй хаалт дотор тохирох аргументыг нь бичнэ.